Өдрийн мэнд. Өнөөдөр Нямка бид хоёр Нямка ураад ирсэн байна. Нямка бид хоёр нөгөө цуврал бичлэгээ цааш нь үргэлжлүүлнэ. За бид хоёрын амласан юм болохоор урт хугацааны хуримтлалынхаа сүүлийн 40%-ийн эхний 20%-ийн өнөөдөр тайлбарлаж өгнө. Тэгэхээр би энэ дээр шинэ орж ирж үзэж байгаа хүмүүст төрүүчийн бичлэгийг заавал үзсэн байх ёстой. Яагаад гэвэл төрүүчийн бичлэг дээр бид нэр эхний 60%-аар нь ямар coin авбал зүгээр вэ гэд та нарт тайлбарлаж өгсөн. Тэгэхээр эхний 60% гэдэг маань бидний үндсэн хамгийн эрсдэл багтаа хөрөнгө болох учраас бид хоёулаа биткойныг худалдаж авал ер нь сатоши худалдаж авбал зүгээрээ гэсэн зөвлөгөө өгчихсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Нямкатага сүүлийн 20%-ийг 10-10-аар нь 10% нь ямар coin авах вэ? 10% нь ямар coin авах вэ гэдгийг тайлбарлаж хэлж өгнө. За энэ дээр бичлэг хэлэхээс өмнө ямар нэгэн анхааруулах юмнуудыг би хэлж өгье. Нэгдүгээрт нь энэ бол урт хугацааны 3-аас дээш хугацаантай тийм ээ. Урт хугацаанд хадгалах coin-уудын тухай яригдана. Хоёрдугаарт нь сар болгон энэ coin-уудыг нэмэх тухай яригдана. Гуравт нь болохоор маш хурдан өнөөдөр худалдаж аваад маргааш хурдан зарах мөнгө олох coin-ууд бол биш гэдгийг та нарт сануулж хэлье. Дөрөвт нь болохоор санхүүгийн зөвлөгөө биш. Яг энэ coin-ыг эдэн төгрөгөөр худалдаж ав гэж байгаа биш. Тийм ээ. Зөвхөн бид нар чиглүүлж л өгч байгаа. За тэгэхээр Нямка өдрийн мэнд. Өдрийн мэнд. За ингээд хоёулаа өнөөдөр дараагийнхаа 20%-ны 10% нь ямар coin авбал зүгээр үү яагаад 10% нь ямар coin авбал зүгээр үү яагаад гэдгийг тайлбарлаж хэлж өгье. За ардаад цогц хөгжүүлэлт хийдэг төвлөрсөн бас биржийн coin token-ыг авах буюу нөгөө 10% бид нар ярих гэж байна. За энэ дээр миний олон улсын төсөл буюу миний өөрийн судалгаа, миний өөрийн ихтгэл үнэмшилтээр суурилсан хэдэн coin-ыг би жишээ болгон оруулсан байгаа. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх вэ гэхээр энэ бол та бүхнийг заавал энэ coin-ыг аваад гэсэн зөвлөгөөч гэдэг юм санхүүгийн заавал хий гэсэн тэр зүйл биш шүү. Яагаад тэгэхээр би өөрөө судлаад би өөрөө итгэж байгаа учраас би өөрөө ирээдүйд надад хэрэгтэй гэж үзсэн учраас энэ coin-ууд руу тодорхой хэмжээний санхүүгийнхаа экосферийг оруулж байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. За олон улсын төсөл хөтөлбөр буюу олон улсын платформтой coin-уудыг бол би зүгтээс сонирхдаг гэдгээ бас хэлэх хэрэгтэй. Яг тэгэхээр нэгэнт энэ салбар маань өөрөө зөвхөн монголоор хязгаарлагдахгүйгээр олон улсын хэрэглэгчид, олон улсын зах зээлтэй байгаа учраас бид нэр аль болох мөнгөнийхөө ахиу хувийг ер нь value нэгэнт тогтсон тэгээ хоолдрууд нэгэнт бий болсон зах зээл дээр үнэлэмжээ бий болгоцсон тийм төрлийн coin-ууд руу хийвэл эрсдлийг арай багасгаж өгнө гэдгийг бас анхаараарай гэж бас хэлье. За эхний миний сонгосон coin бол та бүхний сайн мэддэг Binance биржийн BNB coin. За дараагийнх нь DOT байгаа. За тэгээд TVT байгаа. TVT бол бидний сайн мэддэг Trust Wallet-ийн үндсэн токен гэж хэлж болно. За дараагийнх нь BAT гэж байгаа. За BAT-ыг бол бид нар монголчууд бас сүүлийн сайн мэддэг болсон баг. Brave гэдэг браузер байгаа тийм ээ. Тэрний платформтой хамтардаг. Тэгэхээр та бүхэн энийг бас coin тус бүрийн судлаа гэж бас хэлье. За энэ coin-ууд дээр бас туул ихчийн санал юу байгаа вэ те? За тэгэхээр Нямка бид хоёр яагаад ингэж олон улсын төслүүдийг юу яах гээд зөвлөгөө болгож хэлэх гээд байгаа гэвэл энэ ерөөсөө ямар ч coin-ыг авахынхаа өмнө заавалчгүй миний нөгөө энгийн хар үг хэлэхэд ард нь яг юу байна вэ? Эн чинь яг юугаар гарант болох юм бэ гэдгийг энэ гол төлөв те. Яагаад би энийг авах ёстой юм бэ гэж. Жишээлбэл тэр Batcoin гэдэгтэй зэрэг чинь эн чинь бол тэр Brave гэдэг браузерыг ашиглаад бид нар өдөр тутам ашиглаж байгаа тэр браузерыг тэрнийх нь шагналт нь тийм ээ өгж байгаа coin байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэвэл тэр браузераар өөрөө
юу яаж байгаа гэсэн үг тийм үү? Баталгаажж байгаа гэсэн үг. Энэ браузер байхгүй болчихвол энэ Bitcoin байхгүй болно гэдэг ч юм уу те тэгж ойлгоод. За тэгээд би энэ бол ойлгомжтой тийм ээ. Өөр ингэсэн Binance гэдэг айгу том биерчтэй ч гэдэг юм уу гих мэтчлэнгээр. За блокодууд болохоор өөр ингэсэн сүлжээтэй networkтэй. Тэгээ харьцангуй нөгөө төрүүчийн сүлжээнүүдээс сайжруулсан тийм ээ гих мэтчлэнгээр. Тэгэхээр энэ дээр энэ хідэн coin бол зүгээр одоо TVT-г болохоор дараа нь Nyamka хэлж өгнө. Тэгэхээр ийм койнууд бол энэ дэр жишээл болгоод тавьсан байгаа болохоос биш яг ийм койнуудыг худалдаж ав гэж байгаа юм биш. Та нар энэ олон улсын төслийг эхэлж уншаад судлаад тэгээ дараа нь энэ койн чинь ийм учиртай койн байна. Энэ артаалтаа ийм одоо проект байт юм байна. Артаалтаа ийм баг байт юм байна. Тийм учраас би энийг авах ёстой мó гэд ойлгох ёстой. Гэхдээ зэрэг энэ дээр бид хоёр нөгөө одоо жишээ датизээ 100 мянган төгрөгтэй хүн бол 60 мянгаараа би сатоши авцсан эсвэл одоо этериум ч авцсан байгаа. Тэрний одоо нөгөө 10 мянган төгрөгөөрөө энэ олон улсын төсөлтөө энэ койнуудаас авч хадгалах нэ. Гэтэ сар болгон авч хадгална тийм үү. Гэхдээ нэг сард BNB авч болохын дараагийн сард нь одоо Dogecoin ч авдаг ч юм уу. Эсвэл гээд ингээд дараагийнх нь бид хоёр тайлбарлахаар Монгол койнуудын тухай тайлбарлахаар тэрийг бас ярьж эхлэе. Тэгэхээр яг энэ мөнгөөрөө ийм койнуудыг авч хадгалах нэ гэж ойлгох байна. За Nyamka тэгэхээр миний хэлэх юм бол ерөөсөө дандаа ард нь байгаа төслийн судлах нэ. За одоо тэгэхээр Nyamka тэр TVT coin яагаад сонгох болоо гэдтэй тэгээд хэлээд өгч. За TVT-ийн хувьд бол би яагаад сонгох болсон гэхээр та бүхний сайн мэддэг Trust Wallet гэж байдаг тийм ээ. Trust Wallet-ийн ер нь үндсэн токен гэж явдаг. За анх 30 центээр гараад одоо бол $1-тай явж байгаа. Тэгээд энэ хооронд бас мэдээж анхнаасаа хөрөнгө оруулалт хийсэн нэлээд яг roadmap буюу хөгжүүлэлтийнхаа дагуу одоо өндөр савлгаа үүсгөхгүйгээр тогтмол өсөлт бууралт нь ингээд жигтгэн явж гинүү гэж би өөрөө харж байгаа. За тэгээд Trust Wallet бол өөрөө маш олон хэрэглэгчтэй аль хэдийн нөгөө тэг хэрэгэлдэг тэр процедур бол нэлээд гүнзгий хэрэглээнд нэвтэрсэн учраас TVT-г бол би нэлээд бас сэтгэл үзүүлдэг гэж ойлгож байна. За энд би нэг юм одоо мартахаас өмнө хэлээ тий. Энэ дээр тэр нөгөө одоо 100k хийдэг, 200k хийдэг гэж койнууд байдаг шүү дээ тий. Нөгөө шид койнууд ч гэдэг юм уу. Жишээлбэл өнөөдөр аваад тий нэг хэдэн сарын дотор ч гэдэг юм уу нэг хэдэн хоногийн дотор үнийн 100 дахин өсөд 200 дахин өсчөө дахиад буцаа буучдаг. Тим токенууд юм уу тэд нар бол энд хамаарахгүй шүү. Яагаад гэвэл бид нар урт хугацаагаар цаашаа удаан хугацаагаар хадгалах учраас тэр койны тухай бид нэр ерөөсөө яриаггүй. За хоёрдугаарт нь энд зарим хүмүүс одоо энийг үзэж яхад асууж магтгүй те. Яагаад тэгвэл XRP яагаад авч болохгүй гэж. Яагаад тэгвэл Dashcoin авч болохгүй гэж гэл те. Тэгэхээр одоо жишээлбэл team койнуудыг та нар өөрсдөө судлах ёстой юм. Эн чинь бол та нарын хөрөнгө болох учраас хамгийн гол нь ягаад би тэгвэл XRP авч болохгүй ягаад гэвэл эн чинь одоо бас нэг шүүхнээ тэрэ болоолагаа гэхдээ ялахгүйг нь бид нэр одоохондоо мэдэхгүй байгаа. Энэ маань зөвхөн гүйлгээнд хэрэглэх ой юм уу эсвэл би нэрээ цааш нь хадгалвал зүгээр ч юм уу гэд одоо ягаад Cardano-г авч болохгүй гэд тэрийг болохоор та нар өөрсдөө яах нь судлах ёстой юм шүү. Тэрнээс биш бид хоёрын юу бол зүгээр л жишээ ягаад бид нэр энийг авах ёстой юм гэд жишээ. Тэрнээс биш тэр одоо олон к болгоод өсөгдөг тий эсвэл тэгээд нам ундаг тийм койнууд бол энд ерөөсөө яригдахгүй бид хоёр хоёулаа тийм койнуудад тийм их дуртай хүмүүс биш. Ягаад гэвэл бид хоёрын гол зорилго бол тогтмол цаашаага ирээдүйтэй байх магадлалтай тийм койнуудын тухай ярьж байгаа. За дараагийн одоо миний багцлсан юу бол Монгол coin token-ы тухай ярина. За та бүхэн сайн мэддэг TRC байна. За IHC мэдээж байгаа. За Crex гээд сүүлд гарсан бирж байгаа тийм ээ. Өөрийн гэсэн блокчейн хөгжүүлж байгаа. Тэгэхээр Crex биржийн бас token-ыг нэлээ одоо coin-ыг бол би нэлээ сонирхдаг. За тэгээд CHP байна. Coin Hub гээд биржийн. За энэ coin token-уудыг би яагаад ингэж хадгалдаг вэ гэхээр мэдээж одоо миний судалгааны хувьд бол юу гэх фаундеруудын харсан байна тий. За мэдээж road map-уудын судалсан байна. Цаашдаа яг юу хийх тийм
ажлынхаараа нь юу явж байгаа юм гэдгийг би өөрөө судлаад за ер нь урт хугацаанд бол надад өгөөд өгөх юм байна. За TRD-ийн хувьд бол арталтын трейд гэж бүхэлдэн одоо бийж байна тийм ээ. Тэгэхээр хэр доктортой үйл ажиллагаа явуулдаг үлээ трейд маань хэдэн жил болж байгаа лээ. Монголд баг анхдагч болж байгаа тийм. Гэх мэтлэн үзүүлэлтүүдийг нь судлаад эдгээр койныг бол би тодорхой хуваар хөрөнгөлүүлдэг гэж ойлгож байна. За энэ дээр би бас нэмэт хэлчихье. Одоо жишээлбэл гадаадд амьдардаг хүмүүс тийм ээ харьцангуйгаар энэ дээр сайн сонсож аваарай. Ягаад гэвэл бид нэр одоо Монголд байгаа хүмүүс болохоор энэ койнуудыг гаргаж байгаа одоо хүмүүсийг мэддэг, таньдаг юм байна лээ. Гадаадд байгаа хүмүүс бол мэдээж танихгүй. За энэ дээр юу гэж хэлэх гээд байгааг үл ямар нэгэн койн гараад ирэхэд заавалжгүй баг хамт олныг нь судалдаг байх хэрэгтэй. Ялангуяа монгол хүмүүс бол таньж байгаа тийм ээ. Гэхдээ миний монголчуудын нэг том алдаа гаргаад байгаа юу л гэж би бодоод байгаа. Миний өөрийн хувьас манайхаа ерөөсө хөрөнгө оруулагч нар тийм ээ одоо ямар нэгэн койн гаргахад заавалчгүй хөрөнгө оруулагч гэж нэг хэсэг бүлэг баг хүмүүс байгаа тийм үү. Эсвэл дараа нь нөгөө медиа юу гэж хэлдэг лээ одоо нөгөө юу гэж хэлдэг олон нийтийн сүлжээгээр юм уу эсвэл мэдээллээр нь хангаж өгдөг тийм рекламдаж өгдөг тийм баг хүмүүс байгаа. Хамгийн гол чухал юм нөгөө технологийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр манайхан бол ерөөсөө энэ гурвыг авчил хооронд нь ингээд холиод ингээд бөмбөг болгочоод тэрний койн, энэний койн гэж яриад байгаа. Миний бодлоор бол энэ койныг гаргасан тэр технологийн багийг судлах хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол гэж ойлгоод байгаа. Жишээлбэл хин тэрлүү мөнгө оруулсан тийм ээ хөрөнгө оруулагч нар бол энэ койн, энэ проектыг цаашаа хөгжөөсэй гэд хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулж байгаа хүмүүс нь эдгэр чинь бол яг мөнгөөр л одоо тэр койныг дээш нь татаж өгч байгаа гэсэн үг үстэй. Эсвэл энэ проектэд энэ койнд итгэж байгаа гэсэн хүмүүс. За тэр мэдээллийг хариуцж байгаа хүмүүс бол одоо яг нөгөө хүмүүст хүргэж байгаа тийм ээ рекламдж өгч байгаа. Одоо манайхаар бол пиарыг хийж хөгж байгаа хүмүүс. Миний хувьд бол чухал нь яг тэр ард талд нь байгаа тэр юу гэдэг те технологийн хүмүүс програмыг хийсэн хүмүүсийг илүү сонирхол энэ койн цаашаа хөгжил нь ямар байна вэ гэдгийг мэдэх байх гэж би бодогдоод идэв. Энэ бол миний хувийн бодол. Манайхан болохоор нүүр нийл байгаа хүнийг хараад ингээд дүгнээд идэг те. Тэгэхээр энэ дээр сайн бодоорой. Нямка юу гэж бодож байгаа мэдгүй. Би бол бас чи Монголд байгаа хүний хувьд бас энийг хилээд тайлбарлаад бол зөв бодож гин үгүй юу би? Ер нь бол тий зөв штэ. Одоо жишээ нь ямар нэгэн төсөл TRD ч юм уу, IC ч юм уу аль нэгэн төслийг бид нэр сонирхоод хэрвээ та санхүүгийнхаа тодорхой нэг хувийг хийх гэж байгаа тохиолдолд ямар хүмүүс нэгдүгээрт байгаа. Тэр баг дотроо яаж одоо ажлаа хувааж гад аль хүн нь аль ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг тэр нэг процедурыг аюулсан судлах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хүмүүс одоо IT дээр за нөгөө мөнгөчингийн койн гэлтэй нэг хүнтэй хамааруулж яриа л те. Яг үүндээ тэр хүн бас нэг хэсэг нь цаана зөндөө олон өөрийн үүрэгрэл гүйцэтгэж байгаа бас хүмүүс байгаа. Тэгэхээр хин яг технологи тал дээр ажиллаж байна, хин яг аль маркетинг тал дээр ажиллаж байгаа гэдэг тэр ямыг бүр ингээд аюул сайн судалж ийж би энэ койнд хөрөнгө оруулалт хийх үү, хийхгүй юу гэдэг тэр зүйлийг хийдэг. Жох урт суурьтай ингээд бас хардаг байвал илүү өргөн хүрээтэй, илүү судалгаатай, илүү гүндгий байдлаар ингээд хардаг байвал хин хиндээ эрсдэл нь арай бага байх болов гэж би бодод байгаа. Тэгэхээр туулагчтай бол би санал нэгдээд байгаа байхгүй. Тэр тэгтээ одоо жишээл ингэдэж штэ white paper-ыг онгойлгол харлаа. За тэр урт талын юмнууд нь хамаагүй. Би бол ерөөсөө шууд доош нь гүйлгээл нөгөө багийг хардаг байхгүй юу? Тэгээд багийн ингээд нэр усын онгойлгол хаана ямар ажил хийж исэн тэ хэдэн жил болсон ямар мэргэжилтэй хүмүүс байна гэдгийг хараад би баг ойлгочдөг. Одоо зарим шинэ койнуудыг харж байхад нэр авгал зурагтайгаа байгаад байгаа байхгүй юу? Ерөөсө хаана ямар хизээ энэ одоо блокчейн ч гэдэг юм уу эсвэл энэ технологиор орж исэн ч юм уу үгүй ч юм уу гэл ингээд тэгэхээр би хүмүүсийг өгөөсгөж байгаа биш. Хүнд ямар нэгэн хэмжээгээр заавалчгүй одоо мэргэжлийн талаас нь ямар хүмүүс вэ те тэр багийг бүрдүүлж байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэдгийг заавалчгүй олж харах хэрэгтэй юм аа. Тэгээд энэ болохоор бид хоёрын хэлж өгөх гээд байгаа
Монгол coin болгон ч юм уу олон улсын төсөл болгон сайн биш. Заавалчгүй арын та нар өөрсдөө уншиж шийдэж гаргах ёстой. За тэгээд Нямка тэр бас айгүй хэрэгтэй юм түрүү хэлсэн те. Манайхан ингэж судалдгүйгээсээ болоод нэг coinд одоо их хэмжээний мөнгө оруулдаг гэдгийг бас дахиад хэлээд өгч. Тий. Миний зүгээр одоо ингээ хуримтлал үүсгээд за энэ салбарыг тодорхой төвшөнд өөрийнхөө хэмжээнд шүү. Би судлаад ингээ явж хаад ажиглагдж байгаа. За над руу хандж байгаа тэр хүмүүсээс ингээ харагдаж байгаа кейс нь юу вэ гэхээр хүмүүс байгаа одоо санхүүгийнхаа их усүрийг 100%-ийг нь 100% чигээр нь одоо Монгол coin token эсвэл одоо нэг coin руу бүгдийг хийчихдэг. Тэгэхээр ерөөсөө тэгж болохгүй аль болох энэ салбарыг бүхэлд нь олж харах хэрэгтэй. Олон улсад юу болж байна? Олон улсад ямар төсөл платформ хөгжиж байна? Аль coin олон улсад илүү одоо үн цэнтэй байгаа вэ? Монголд бас аль нь явж байгаа юм? Хичнээн хугацаанд одоо үүсэж бий болсон хичнээн цаг хугацаад бий болгосон road map нь хэр одоо гүйцэтгэлтэй явж байгаа вэ? Гэх мэтчлэн ингээд аль алиг нь дэлхийн олон улсынхаа хөгжил талаас нь хараад болж өгвөл бүх одоо мөнгөө зөвхөн Монгол coin битгий хийгээрээ олон улсын тэр coin талыг нь ч юм уу хийгээд ингээд зөв зохион байгуулалттай хэдийгээр эрсдэлтэй салбарч гисэн дотроо бас эрсдлээ хааж чадах сонголтыг хийдэг, ухаалаг шийдвэрийг гаргадаг, судалгаатай, суурьтай, мэдлэгтэй одоо энэ салбарын оролцогчид байгаасай гэж хүсээд энэ ховрол одоо нэвтрүүлгийг ярилцлагыг хийгээд байгаа. Тэгэхээр та бүхэндээ тодорхой юм гарч ирж байгаа байх, зураглал харагдаж байгаа байх гэж найдаж байгаа. За хоёулаа одоо тэгвэл эхнийхээ 10%-ыг дүгнээд хэлээд өгчий те. За эхний 10% дээр бид хоёр эхнийхээ 10% дээр 5% нь олон улсын төсөл, 5% нь Монголын токенуудыг юм уу эсвэл те олон улсын төсөл дээр одоо хэдийн 7% нөгөөх дээр 3% ч гэдэг юм уу. Ингээд тэрийг бол өөрөө судлах нь тийм үү. Өөрөө одоо хайшин боломжтой. Хоёрдугаарт нь ерөөсөө нэг coin бүх мөнгө хязгаарч хийж болохгүй 100%. Одоо жишээл ганцхан ширхэг coin-ыг л авахын тулд саяар нь мөнгө оруулахгүйгээр аль болохоор нөгөө тий багаар энэ тэнд чи яагаад гэвэл эн чи нөгөө нэг удаа авах биш. Бид хоёр чи юугаар ярьж байгаа вэ? Сар болгоноор авах учраас сар болгондоо тэр coin-д нэг coin нөгөө coin гэдэг юм уу эсвэл ингэж цааш нь хийх нь. За энд хинэ Нямка би нэг юм мартцсан байна. Манайхны нэг айгүй том алдаа гаргадсан байлээ. Тэр ноогдол ашигнаас болоод одоо жишээлбэл ингэж ноогдол ашиг авна гингүүд айгүй үнэтэй токен худалдаж авч байгаа хгүй coin. Тэр чинь бол нөгөө алдагдал нь миний авж байгаа ноогдол ашигнаасаа бүр илүү гараа авчиж байгаа хгүй. Тэгэхээр ноогдол ашигнд одоо жишээлбэл хууртаж гэдэг юм уу те одоо ноогдол ашиг өгч байгаа нь их сайн хэрэг боловч ноогдол ашиг авахын төлөө тэр coin-ыг үнэтэй авах юм бол алдагдал айгүйх гардаг. Би одоо саяхан тийм хүн надтай ярьжсэн. Тэгэхээр энэ дээр өөрөөсөө хамгийн гол нь толгоогоо сайжруулаарай гэж хэлэх байна. Тэгээд энэ 10% зөв одоо Нямкагийн хэлээр зөв төлөвлөгөөтэй хуваарлаад энэ coin-уудыг аваад цаашаа хадгалаад яваарай гэж хэлэх нэ. За тэгэхээр ингээд ихний 10% дууслаа. Одоо хоёулаа Нямка маань энэ ард талын 10%-ийг та нарт хэлж тайлбарлаж өгнө. Тэгээд зарим нэмэх юмнуудыг нэмээд явчих. За би юу Нямка нөгөө зургийг нээчи те нөгөө дараагийнх нь 10%. За тийм. За дараагийн бидний одоо хуримтлах 10% гэж ангилсан хэсэг бол за NFT буюу за metaverse 2. За дараагийн бидний одоо сонгосон хэсэг бол NFT буюу за metaverse платформтой холбоотой coin-ыг тодорхой одоо 10% хуримтлал үүсгэх гэсэн багц байгаа. За зарим хүмүүс нь одоо NFT metaverse гэдгийг сонссон тий өмнө судалсан байж магадгүй. За ихэнх хүмүүс анхлан одоо сонирхож байгаа хүмүүст хэлэхэд за NFT гэдэг нь болохоор ерөнхийдөө бол багцлж ярих юм бол оюуны өмчийг блокчейн технологи дээр бүртгэлжүүлээд за тухайн одоо зохиогчийг нь дахин одоо өөрчлөх боломжгүйгээр
ерөөхдөө ингээд хамгаалж өгч байгаа гэж ойлгож байна. За тэгээд хэрвээ би одоо нэг дуу зохиодог байлаа гэхэд тухайн зохиогч нь ням жаргал одоо Нямка гэдэг хүн шүү гэдгийг ингээд тийм миний хүүхдийн үед ч гэсэн одоо хүн болгон мэдэх боломжтойгоор ингээд өөрчлөх боломжгүйгээр хадгалж өгж байгаа процедур гэж ойлгож байна. Тэгэхээр сүүлийн үед та бүхэн бас мэдж байгаа хэрэг тийм ээ Монгол NFT гэж гараад за тухайн Монгол NFT-гээр дамжуулаад Монголын урлаг соёлын хүмүүс өөрийнхөө бүтээлийг ингээд одоо тий бүртгэлжүүлъя тий патент буюу оюуныхаа эрхийг баталгаажуулъя гэдэг ийм нэлээд том хөдөлгөөн бас өрнөж шиг байна. Тэгэхээр та бүхэн бас энэ талаар илүү сайн судлаарай тий. Ер нь бол бас график дизайн тал руугаа илүү мэрэгжилтэй хүмүүс бол энэ салбар руу бас өөрийнхөө бүтээлийг оруулаад нэгэнд одоо түрээсэлж бас дарж тий энэ бүтээлийг олон улсад бас одоо харуулах гэдэг юм уу тий тэр замыг нээж өгч байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр NFT бол нэгсэндээ оюуны өмчийг баталгаажуулснараа дэлхийг Монголын одоо түүх соёлтой өв боломжлыг илүү таниулах тэр том виртуал гарт гэж ойлгож болохыг. Тэгэхээр та бүхэн бас энийг судлаад мэдлэгтэй хүн болгон заавал койныг цуглуулах албагүй ч гэсэн тодорхой бас нэг ийм тий хөгжил байгаад байгаа юм байна. Ийм дэлхийн нийтийн тий технологийн шинжилэл бий болж байгаа юм байна гэдгийг бас сонсоод мэдээд авчаарай гэж та бүхэнд зөвлөе. За мэдээж NFT койнууд бол маш их ирээдүйтэй гэж ер нь үзэж байгаа. Миний хувьд ч тэгэхээр та бүхэн судлаад за аль тий платформыг нь сонгохын тэр платформынхоо NFT койныг нь одоо бас тодорхой хэмжээнд цуглуулах юм бол ирээдүйдээ магадгүй 3 жил 5 жилийн дараа илүү одоо тий value тогтсон үн цэнтэй байх болов гэж миний хувьд харж байгаа. За дараагийн нэг зүйл нь metaverse буюу за хүн болгон л одоо баг бидний нөгөө хэрэглээд байдаг Facebook хүртэл meta гэд нэрээс олчлаа тий. Metaverse гэдэг нэг шинэ одоо үе тий шинэ энэ дижитал орчны шинэ дараагийн хувьсэл дараагийн шинэ үе бий болж байгаа шиг байна. За энийг ер нь зүгээр хачтал та бүхэн Metaverse гэж яг юу хэлээд байгаа вэ гэдгийг хэлж өгье. Дижитал орон зайд хүмүүстэй хамт байх боломжтой виртуал орчин гэж ойлгож байна. За энийг бүр наривчлаад ярил яг одоо видео кол хийгээд би туулагчтай ярьж байгаа мөртлөө энийг яг бодиттой юм шиг яг миний хажууд одоо туулагч сууж байгаа юм шигээр 3D 4D 5D ч гэдэг юм тийм байдлаар ингэж хоорондоо тий харьцах тэр орчныг ерөөхдөө metaverse гэж нэрлэж байгаа. За metaverse-ийн онцлог шинж чанар нь болохоор та өөрөө үнэхээр тий өөр хүнтэй эсвэл өөр газар байгаа гэдгийг мэдрэх ерөөхдөө юм айгу бодиттой мэдрэх. За жишээ нь би одоо гэртээ сууж байгаад Америк виртуал ертөнцид ингээд ороод за би Америкийн нэг газар байгаа гэдгийг мэдрэх ч юм те. Иймэрхүү байдлаар орон зай хамаарахгүйгээр дижитал орчинд мэдэрж байгаа тэр байдлыг metaverse гэж нэрлэдэг. За үүнтэй холбоотойгоор тоглоом за бусад одоо чиглэлээр за зарим хүмүүс та нар интернетээр ингээд Google дээр бас сэрчлээд үзээрэй те. Зарим хүмүүс одоо ажил олгогч нар бол заавал ингээд маш өндөр түрээс төлөөд офис дээр хүмүүс цуглуулад ажиллаа явуулахаас илүүтэйгээр metaverse дээр өөрийнхөө ажлын офисыг бий болгоод за тэгээд хүмүүстэй тэр metaverse офис дээр хүмүүсээ гэр гэрээс нь ингэж цуглуулад за тэн дээрээ ингээд ажиллаа явуулдаг ийм шин санаанууд олон улсад бол явж байгаа. Тэгэхээр та бүхэн хэдий одоо ойлгохгүй төсөөлөхөд ирэх байгаа гэсэн бүссэн хүсээгүй гэдэг шиг дараагийн энэ шин зүйлийг бас бид нэр судлаад одоо тийм их хэмжээгээр чадахгүй ч гэсэн бага хэмжээгээр ингээд цуглуулад явах нь өөрөө бас энэ технологиос хоцрохгүй байх. За дээрэс нь ирээдүйд бас бид нэр аль хэдийн өндөр үнэтэй нэг ширхэг нь $1000 ч юм уу за магадгүй $500 болоод авч чадахгүй хэмжээнд value нөссөн хойно орох биш те. Ингээд урьдчилж бид нэр хөндлүүлснээрээ тэр өгөөжийг хүртэх тэр боломж нь биднээс нээгдэн гэж би харж байгаа. Тэгэхээр metaverse-ийн тухай илүү дэлгэрэнгүй бас мэдээллийг бол би дараагийн бичлэг дээр бас
концептуудыг бас оруулж өгье гэж бодоод нэлийн судалгаа хийж байгаа. За Өөрийнхөө одоогийн сувг зүгээр дээр. миний өөрийн тийм өөрийнхөө сувг дээр. За Мгм. тэгэхээр одоогийн миний өөрийн одоо Metaverse платформын цуглуулж байгаа coin-ыг бол би та бүхэнд зүгээр хальт хэлье гэж бодсон. Тэгэхээр та нар мэдээж би ахаар хэлэн судлаарай тийм. Заавал би аав гэж байгаа зүйл биш шүү гэдэг нь хэлээ. За та бүхний сайн мэддэг man гэдэг coin байгаа тийм ээ. За sand гэдэг байгаа. За ENG буюу inch гэж coin байгаа. Тэгэхээр та бүхэн бас хэрэв бүр мэдгүй байгаа байвал Google дээр ингээд тэгээд Metaverse coin-ы top одоо coin гэдэг англиар ингээд бичээд хайх юм бол ямар төсөл байгаа юм, ямар нэртэй coin байгаа юм, хэдэн ширхэг гарсан, хэдэн онд одоо гарсан, тэг хэр их одоо маркет ингээд volume гэсэн байгаа юм гэдэг юм уу, мэдээллүүд бол coin market cap дээр байгаа. Тэгэхээр та бүхэн судлаарай. Ямар ч байсан бид нэгэн төрлийн салбар руу орсон бол энэ Metaverse за энэ NFT гэдэг энэ шинэ хөгжлөөс ерөөсөө хатарч болохгүй. Их бага хэмжээгээр оролцогч байх хэрэгтэй, сургалтын хэрэгтэй. Мэдээж би төгс бүгдийг сайн мэдэхгүй. Гэхдээ одоо суралцж байгаа учраас та бүхэнд бас ойлголт өгье гэж бодсон. За хоёлаа одоо ингээд дүгнчи. Одоо нөгөө 10%-ийнхаа NFT-г болохоор бас нэг 5 ч юм уу, Metaverse-ийг нэг 5% ч юм уу, эсвэл эсрэгээр 8, 2 ч юм уу, эсвэл одоо хэд те 3, 7 ч юм уу. Ингээд өөрсдөндөө таалагдсан coin-уудыг бас нөгөө 10%-аа сар болгон жоохон нэмээд яваад байх нэ. За тэгэхээр одоо хоёлаа юугаа дүгнчих үү те бичлэгээ. За нэгдүгээр Нямкад маш их баярлалаа. Маш их сонирхолтой. Миний хувьд бол маш их сонирхолтой яриа болсон гэж бодож байна. Тэгэхээр Нямка бол өөрийнхөө стратегийг өөрийнхөө аргыг та нарт ерөөсөө харамгүй хэлж тайлбарлаж өгч байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр өнөөдөр одоо бичлэгээ юу яхад дүгнэхэд бид нөгөө 60% дөрөвчин явцсан. Өнөөдөр бид 20% одоо яаж те 5 ч юм уу яаж энэ дөрвөн төрлийн coin-оос худалдаж аваад хадгалах вэ гэдгийг хэлээд өгчлөө. Тэгэхээр одоо хамгийн гол нь та нар өөрсдөө судлаад яг ямар coin-ыг би энэ сар болгонд ингээд нэмээд яваад байх нь вэ гэдгийг өөрсдөө яг хариуцах нэ. Бид хоёр бол өнөөдөр зөвхөн л одоо яах нь чиглүүлж өгч байгаа тийм яг ингэж л бид мөнгөө хуваарлах юм байх шүү гэдгийг л чиглүүлээд явж байгаа. За тэгэхээр дараагийн бичлэг маань Нямкагийн сувган дээр бид хоёр стейкингийн тухай нөгөө үлдсэн 20%, стейкинг бирж дээр тийм ямар coin яаж явах вэ гэд ингээд бас жоохон чиглүүлж өгнө. Үлдсэн 20% тийм ээ. Стейкэнд 10%, бирж дээр 10%. Тийм. Тэгээд үлдсэн 20%-аа одоо харин яаж ашиглах вэ гэдгийг дараагийн бичлэгэн дээр хэлж өгнө. Тэр бол Нямкагийн маань сувган дээр юу яана татагдана. За ингээд та нартай бүгдэнд нь амжилт. Нямка чамд маш их баярлалаа. Ийм хөөрхөн дэлгэрэнгүй гоё бичлэг хийж өгсөн. Ялангуяа сүүлийн хуудас бол бүр надад их гоё таалагдсан. За ингээд бүгдэнд нь амжилт. За Нямка тэгээд хэлэх үг байвал хэлээд дуусгахыг хоёлаа. За тэгэхээр та бүхэн эхэлцэн. Тэгэхээр та бүхэн одоо бидний энэ ярьж байгаа чиглүүлж байгаа зүйлийг дор бүрнээ судлаарай. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд та бүхэн тодорхой бас мэдээлэл хүргэсэн гэж бодож байгаа. Яа тэгэхээр мэдээж одоо бид нараас илүү судалгаатай, илүү өргөн цар хүрээтэй энэ яг наривчлсан одоо судалгаа хийгээд явж байгаа мундаг зөндөө олон хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхэнд ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд хийх зүйлээ хийсэн. Тэгэхээр дараагийн миний одоо сувган дээр бол би стейкинг, арилжаан дээр бол яг юу хаанаас яаж судлаж суралцах ёстой вэ гэдэг тухай бас хэлж өгье гэж бодсон. Аргыг нь зааж өгнө. Тэрнээс би бол одоо мундаг арилжаачин хүн биш учраас одоо заавал ийм үед ингэдэг гэдэг тэр өөрийнхөө одоо наривчл судлаагүй юм аа ярихгүй. Хамгийн гол нь юуг яаж хаанаас судалж энэ арилжааг ингээд суралцах ёстой бэ гэдэг аргыг нь та бүхэнд илүү
хэлж өгье гэж зорж байгаа. Миний санаа бол тийм байгаа. Яг хөө туулагчдаас ярилцж байгаа хоёлоо дараагийнхаа бичлэгийг хийнэ. За бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За subscribe хийгээрэй, comment бичээрэй, лайк дараарай. Ялангуяа Нямкагийн хэдүүлээ нийлж байгаа дуг нь 1000 болгочмоорлоо энэ дагагч нарын. Тэгээд Нямка 1000 болчихвол их сайн байна. За ингээ бичлэгээд басгоё.